Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Мэдээлэл технологийн урьдчилан үйлчилгээг үзүүлэгч Монгол сервис компани. Ажил мэргэжил гэдэг хүний мэдлэг ур чадвар, сонирхол, туршлага зэрэг амьдралд хэрэгждэг үн цэнтэй үр дүн бүтээдэг амьдралын зам юм. Надтай хамт ажиллах уу? Нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. Технологи секунд бүрт шинжлэгдэж, дэлхий асар хурдтай өөрчлөгдөж буй энэ үед IT салбар ирээдүйг бүтээх гол хүч болон өмнө хизээж байгаагүйгээрээ тэлж байна. Харин энэ хүчрхэг ертөнцид өөрийн зам, өөрийн дүр төрхөө тод зурж буй нэгэн залуугийн ажлын нэг өдөртөө хамтдаа танилццгаая. Ямар ажил хийдэг хүн юм бол? За сайн байцгаана уу? Ган төрийн төлхөн гэдэг Монгол группийн охин компаниудын нэг болох Монгол сервис компани шийдлийн инженерээр ажилладаг. Өнөөдөр та бүхэн миний ажлын нэг өдөртөө танилцах болно. Төлгөөнөө чиний ажил хэдэн цагаас эхэлдэг вэ? За манай ажил болохоор ер нь бол маш уяатан цагийн нөхцөлтөө. Энүүгээр бас бусад байгууллагуудаас би бол давуу тал гэж боддог. За жишээлбэл миний ажлын байр бол өглөө 7-оос 10 цагийн хооронд бол би ажил дээр чөлөөтэй ирэх боломжтой байдаг. Тэгэхээр би өмнөх өдрийнхөө ажлыг харж байгаа тийм маргааш өдөр нь яг ямар ажлууд хийгдэхээр байна гэдгээ төлөвлөж байгаад маргааш нь яг хэдэн цагт ирэхэд төлөвлөждөг гэсэн үг. За өнөөдрийн хувьд гэвэл хийгдэх ажлууд маань харьцангуй их байгаа. Тийм учраас би бол гэрээсээ харьцангуй эрт гараад алхаж байна. За манай гэр бол ихтлгүүрийн хажууд байдаг учраас би бол ажил руугаа нэг өглөө оройд бол алхацдаг. Ер нь бол маш ойрхон байдаг гэж хэлж болно. За 100-ны үйлрэлд бол нэг 30 минут алхахдаг ч юм уу тий. За хүүдрэхээр нэг 34 м дээр нь бол алхацдаг. За тэгээд ер нь бол байнга алхаж идэг учраас л эрүүл мэндэд бол хэрэгтэй гэж боддог. Өнөөдөр үзэгчид маань чиний ажлын нэг өдөртөө танилцсан гэсэн чамд ямар санагдаж байна да? За нэгтэнд бол надад маш их таалагдж байна. Яг тэгэхээр өмнө нь бол би нэвтрүүлэгт орж байгаагүй. За хоёрт бол нөгөө олон нийтэд энэ бол зөвхөн нөгөө Монголд хүртэл биш. Дэлхийд даяар байдаг нэг өрөөсгөл ойлголтууд байдаг. За IT-ийнхэн болохоор нөгөө яг компьютер засдаг, зураг засдаг, тий, хэвлэг төхөөрөм засдаг гэж бүхэл зүйлсийг хийдэг гэж хүмүүс нэг ойлголт авдаг. Гэхдээ яг бодит байдал дээр бол одоо IT-ийн салбар маань бол маш том болчихсон байгаа. Ерөөсөө маш олон зүйлсүүдийг агуулчихсан. За тэгээд бүгд тус болоод салах боломжтой болсон учраас яг IT маань дотроо яаж задраад байгаа юм бэ? Ямар үйлчлэгийн үеийг багтаагаад байгаа юм бэ гэдгийг өнөөдөр та бүхэн би бас нэг багахан хэсэг ч гэсэн харуулж чадна гэдэгт бол итгэлтэй байна. За ингээ бүгдээрээ одоо манай офс руу очиж үзье. Нэрэл IT инженер гэхээр л компьютер эсвэл ямар нэгэн юм засдаг гэж боддог байх. Их л буруу ойлголт байх нэ тий. Өнөөдөр их л сонирхолтой өдөр болж өнгөрхөндөө. Одоо манай ажлын урд харагдаж байна. Hamburg Tower гэдэг тавьж байгаа. Энд байдаг учраас ер нь олоо ойлгоо. Төлгөөн маань маш сайн алхдаг бололтой. Хай бэлгээ. Сайхан амснаа. Хай гамбах. За сайн. Сайхан амснаа та. За. Гамбах өдөр нэг ажиллах. За. 15 цагаас. За. Нөгөө ICC Tower гэдэг шүү дээ. За тий. Тийшээ би очих шаардлагатай байна. Манай нэг кастомер. Тэгэхээр нэг надад нэг машин хэрэг болох нь. Эндээс нэг 2:30 моч 40-гээ гарчих. Тэгээ. Окей. Чи бас яг цагаа тодорхойлол. Тэгээ. Замынхаа төвжрээ бас тооцоо. Манлаа тийшээ шууд очих юм. Тэгэхээр би эндээс гараад тантай цугачаад ICC орчихвол. Тэгээд болчихсон. За, баярлалаа. За тэгээ би тань руу залгах чий дөө. За. Төлгөөнөө өнөөдрийн их ажлынхаа төлөвлөгөөг бидэнд танилцуулаач. За одоох би эхлээд мэйлээ шалгах. Ер нь бол өглөө болгон заавч мэйлээ шалгахтай инженерийн ажил ер нь бол одоо бол дандаа л мэйлээр явдаг болсон. Бүх юмнууд маань баримт нотлохоотой байх хэвээр. Тийм учраас өглөө бол ирээд заавал мэйлээ шалгадаг гэсэн үг. Тэгээ мэйл дээр харилцагчдаас ирсэн хүсэлтүүд байдаг тийм. Тэднийг шалгаж ижлэх тухайн өдрийнхөө ажлын төлөвлөгөөд маань өөрчлөгдөх боломжтой байдаг. Яг хөө гэхдээ нөгөө өчигдөр бол яг өөдрийнхөө ажлын төлөвлөгөөг гаргачихсан. Гэхдээ бас нөгөө харилцагчаас маань гинтийн хүсэлтүүд орж ирдэг учраас тэднээсээ бас заавалч шалгах шаардлагатай байдаг гэсэн.
За би тэгээд ер нь мэйлүүдээ шалгачлаа. Яг нөгөө төлөвсөн ажлууд маань байна. Гинтийн шинэ ажлын төр одоогоор орж ирээгүй байна. Тэгэхээр яг өнөөдөр маань яг нөгөө төлөвснийхаа дагуу явчихна гэж харж байна. Тэгвэл одоо мэйлээ шалгацсан юм чинь өглөөнийхөө нэг кофе олгоо шиг гоо. Мэдээж шинэ өглөөг хамар цоргон кофегүйгээр яаж төсөөлөх вүлээ дээ тийм ээ? Зураг морог авчих чи ямар юм ээлжтэй таамагч. Энийг ээж хөөцгөт. Тиктүүдөө ашцсангуу гайгүй байна. Гэтэ нэг том тикт бол байх шиг байна. Тэгээд тэрийг очроод ирэхэд ярина да. Төлөвлөгөөнөө өнөөдөр хийх ажлынхаа төлөвлөгөөг бидэнд танилцуулаач. За өнөөдөр бол яг нөгөө өмнөх өдөр төлөвлөсөн 3 ажил байна. За 3 ажил нь бол эхлээд бол гэхдээ би нөгөө инженерийн хуралд орох хэрэгтэй. Инженерийн хурал маань яг өдөр болгон тогтсон цагт болдог. Өмнөх өдрүүдийнхаа таскуудыг ревю хийдэг гэсэн үг. За инженерийн хуралд орсны дараа үдээс хойш бол нэг харилцагч дээр очиод сүлжээний төхөөрөмжүүдийг шинжлэх ажил байгаа. Тэгээд өнөөдөр хурал дээр бас тэр талаараа ярилцсан гэсэн үг. Тус төхөөрөмжүүдийг шинжлэхэд яг юуг анхаарах вэ? Гарах эрсдлүүдийг ч юм уу ярилцсан. За тэгээд дараагийн ажил нь болохоор үдээс хойш бас нэг харилцагч дээр очиод хэрэглээнд төхөөрөмжүүд хэрэглээнд бэлтгэх ажил байгаа. Энэ ажлаар бол надаас гадна бас нэг инженер томилогдоод 2 инженер маань нийлж харилцагчийн төхөөрөмжүүдийг бол хэрэглээнд нь бэлтгэнэ гэсэн үг. За тэгээд буцаад офс дээр ирээд ремотер буюу миний яг үндсэн ажлыг шийдлийн таскууд байгаа. Одоо яг оны эцсээр бол шийдлийн ажлууд маань харьцангуй их орж ирдэг. Тэр шийдлийн таскууд дээр буцаж ирээд ажиллана л гэсэн үг. Хүүх, өнөөдөр олон ажил төлөвлөсөн байх шүү. Бүр төлөвлөсөн ажил дунд нь гадуур ажлууд ч багтсан байна да. Өнөөдрийн ажилд нь амжилт хүсье. Хүмүүс орж ирж үзэргөө. Ороод ирсэн байна. Орж ирсэн байна. Та одоо ямар ажил хийж байгаа талаараа танилцуулаач. За вебинар гэдгээс өмнө эхлээд бид нар яг яагаад вебинар гэдэг зүйлийг орж байгаа бэ те түгээж байгаа гэдэг талаар товчхон танилцуулъя. За Монгол сервис компани болохоор Microsoft-ийн Монгол дахь цорын гац direct partner гэж явдаг. Одоогоор Монголд нэгсний цорын гац шууд партнер наа гэж ойлгож болно. За тэгээд бид нар зөвхөн лиценз борлуулахаас гадна лицензтэй холбоотой бүхий л сургалт зөвлөгөө зөвлөмжүүдийг хэрэглэгчдийн хэрэглээг нэмэгдүүлэх гарын авлага зааврууд за тэгээ онлайнаар сургалт курсуудыг үн төлбөрөөр орж идэг. За тэгээд энийхээ өрөөнд болохоор 2025 онд бол 1 сараас эхлээд сар бүр 2 удаа вебинаруудыг ороод эхэлсэн байгаа. Вебинар маань бол яг тогтсон хуваарийн дагуу за 2 өөр төрлөөр ордог гэсэн. Эхнийх маань бол end user буюу одоо хэрэглэгчийн вебинар гэсэн. Тэр хэрэглэгчийн вебинарт бол бусад байгууллагууд маань ч гэсэн орох боломжтой. За энгийн хувь хүмүүс ч гэсэн орох боломжтой. Тун сонирхолтой. Заримдаа өдөр тутмын хэрэглээний програмуудыг хэрхэн зөв ашиглахыг мэддэггүй шүү дээ. Тэгвэл вебинар сургалт эдгээр зүйлийг мэдэж авах боломжийг олгодог байх нэ. За бүгдэд нь өглөөний мэнд Монгол сервисийн төлөвлөгөө байна. За та бүхэндээ дахин уулзч байгаадаа баяртай байна. Тэгээд өнөөдөр вебинарын сэдэв маань болохоор Microsoft-ийн 365-ын аппликейшнуд болон сүүлийн апдейт шинжилтүүдийн талаар та бүхэнд орно гэсэн үг. Харин одоо үргэлжлүүлэн бүгдээрээ инженеруудын хуралд орцгоё. Одоо ИТО, Монгол вишин лицензийн дараах үйлчилгээний өсөлтүүд нийлээд 308 ширхэг дуудлага ирсэн. Өсөлт ирсэн тэрэг тэн дээр бол байгаа. За тэгээд нийтдээ 2185 цаг зарцуулагдсан. За тэгээ ер нь бол ремот онсайтын харьцаа бол ер нь яг адилхан 50-50% тал. Онсайт нь арай бага, ремот нь 52%. За би 2-7 хоногийн хувьд бол нийтдээ 8 ширхэг шийдлийн тикет дээр ажилласан байна. За 8 шийдлийн тикетээс бол 6 нь бол хаагчихсан. Тэгэхээр харилцагч байгууллагууд руу бол шийдэл маань явчихсан байгаа гэсэн үг. За 2 дээр нь бол одоо ярилцаад шийдэл гарах гэж байна. За тэгээд өнөөдөр дахиад Насанбат менежерс дахиад нэг шийдлийн таск орж ирсэн байна. За хүндрэлтэй ч юм уу эсвэл шийдэгдэхгүй байгаа асуудлууд бол байхгүй. Өнөөдөр нэг шинээр бас нэг харилцагч бол Microsoft 365 руу мэйл үйлчилгээ болон бүх юзерүүдэд шилжүүлмээр байна гэсэн хүсэлт орж ирсэн байна. За тэгээд өөрчлөнийг асуудалтай юмуд алгадөө шийдлүүд бол бүгд асуудалгүй гараад явж байгаа. За миний зүгээс болсон. Тэгээ өөрчлөлсөн байхгүй.
IT үйлчилгээг байгууллагуудад хүргэж, харилцагчийн хүсэж буй зүйлсийг нь яг хэрэгцээнд нь нийцүүлэн шийдэж ажиллана гэдэг бол үнэхээр үн цэнтэй хамгийн чухал ажил шүү. Монгол сервис компанийн хувьд яг үндсэн хэдэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг? За Монгол сервис компани маань болохоор үндсэн 3 чиглэл үйл ажиллагаа явуулдаг. За хамгийн ихний үндсэн үйл ажиллагааны чиглэл маань болохоор IT аутсорсинг буюу инженерийн үйлчлэгээ үзүүлдэг. Инженер ажиллах боломжгүй компаниудад бид нар өөрсдийн инженерээ тухайн компанийн инженер шиг ажиллуулдаг гэсэн үг. За дараагийн нэг үйл ажиллагаа маань болохоор CMPS буюу Canon Managed Printing Service гэдэг үйлчлэгээ байгаа. За Монгол сервис компани болохоор Canon-ы албан ёсны мөн адилхан партнер гэж явдаг. Тэгэхээр Canon-ы принтер буюу хувилга төхөөрөмж копирууд гэж ярьдаг. Эдгээр төхөөрөмжүүдийн цогц үйлчлэгээнүүдийг үзүүлдэг гэсэн үг. За 3 дахь чиглэл маань болохоор DC буюу дата центрийн үйлчлэгээг бас давхар үзүүлдэг байна. IT инженер мэргэжлийн талаар бидэнд танилцуулбал тэр дундаа Монгол сервисийн IT инженерийн тухайд за IT инженерийн ажил маань болохоор Монгол сервист ажилладаг инженерийн ажил маань бусад байгууллагуудаас харьцангуй ондоо. За яагаад вэ гэхээр бусад байгууллагуудын инженерүүд бол зөвхөн байгууллагынхаа одоо менеж хийж явдаг бол Монгол сервист ажиллаж байгаа инженерүүд маань бол харилцагч 50 гаруй байгууллагуудын асуудлуудыг менеж хийж явдаг. Тэгэхээр бид нар бол тэр ирээрээ илүү хурдан хөгжих боломжтой байдаг бусад газруудаас онцлогддог. За одоо ярилцаж төхөрснийхөө дараа эхний харилцагч дээр очих чинь. За тэгээд бус байгууллага дээр нөгөө сүлжээний тоног төхөөрөмжүүд дээр өөрчлөлт шинжилэлт хийх учраас би надад тодорхой хэмжээний багш тоног төхөөрөмж хэрэг болж байгаа. Тэгээ багш тоног төхөөрөмжийн сүлжээнийхээ өрөөний цаана бас багшны өрөө байдаг. Сүлжээний өрөөнөөс рүү дайрж явдаг учраас би бол та бүхнийг дотогш нь оруулж харж болохгүй. Тэгээ эндээс би тоног төхөөрөмж авч байгаараа тэгээ. Тэгэлгүй яах вэ? Сүлжээний өрөө чинь байгууллагын бүх зүйлийг ажилуулж өгдөг жинхэнэ цөмөн шүү дээ. Одоо үйлчлэгээ авах байгаа байгууллага маань болохоор хуучин сүлжээний төхөөрөмжүүд маань бол нэлээд утцсан байна. Одоо ашиглалтнаас гараад актлах хугацаанд болцсон байгаа л гэсэн үг. Тэгээд тийм учраас нөгөө төхөөрөмжүүдээс шинжилээд тэгээ хуучин төхөөрөмжүүд ер нь бол актлах ажил хийгдэнэ. Чи чинь энэ ажлаа дуусгаад ер нь төлөв авах байл. Ажлаа дуусгаад хоёр ажил байгаа шүү дээ. Эний чинь дараа юун дээр очино. ICC Tower орно. Тэгээ тэн дээр болохоор компьютер регламент бэлтүүлнэ гэсэн байлээ. Тэнд 4 компьютер, 3-4 компьютер гэж хэлээ. Яг 3 компьютер бол баталгаатай байгаа гэж хэлсэн. Тэгээ нэг төхөөрөмж нь бол нэмэлтээр ирж магадгүй гэсэн байлээ. Тэгэхээр тэн дээр манлайтай очиж, манлай инженертэй очиж ажиллана. Тэгэхгүй бол 4 компьютерээс чинь бас уудчихна. Нэг компьютер нь бас нэг 2 цаг ирээтэй төхөөрөмж авч байгаа учраас. Тэгээд тэн дээр манлайтай 2-3-4 компьютерийн зэрэг бэлдээд хоёр талд тэгчээд офс дээр буцаж ирээд нэг шийдлийг хийх гэдэг. Манай IT инженерүүдэд маань хэцүү зүйлс юу хэрэг тулгардаг вэ? Ер нь мэрэгжил бүхэнд л тохиолддог байх гэж боддог. Тэгээд инженерийн ажил ч гэсэн ялгаа байхгүй бас л тулгах тийм арга асуудлууд. За тэгээд эдгээр асуудлуудаа ер нь бол шийдэхийн тулд би яагаад шийдлийн инженер гэж. Тэгээд шийдлийн инженерийн хувьд бол тэгээд эдгээр асуудал дээр яг хамгийн оновчтой зөвөөр шийдэл гаргаж кастомер буюу үйлчлүүлэгчийг happy байлгах. За тэгээд тухайн ажил дээр ажиллаж байгаа инженерт бас шин заавар зөвлөгөө мэдлэгийг өгөх. За тэгээд тухайн инженер ч гэсэн асуудлуудыг хурдан шийдэхэд туслахад бол миний яг ажлын гол зорилго маань байдаг. Би бас өөрөө их үедээ бол мэдээж бас л нөгөө ах шинээр ажилд орж байгаа инженер шиг байсан учраас тиймэрхүү асуудлууд тулгардаг, тэднийгээ бай боддог, оройн унтахтаа бодоод унтдаг, өглөөс эрэхтэй нөгөөдгөө бас барил зүүдлээд сэрдэг, тиймэрхүү асуудлууд байдаг байсан. Яг мэдхгүй орчинд ороод тэгэхээр инженер нөгөө амар өөрөө хичээж эхэлдэг, тухайн зүйлсийг асуудлыг шийдэхийн тулд тэгэхээр яг хэцүү зүйл тулгарсан ч гэсэн тухайн үед яг хэцүү юм шиг санагдаж байгаа ч гэсэн яг тухайн асуудлынхаа ард гарччихаар яг гоё мэдрэмж авдаг инженерийн ажлын үед бол. Зургийг нь дарж байгаа нь ямар өчтэй вэ? Яг хөө тэгээ нөгөө ажил бид нар дууссан байна, иймэрхүү байдалтай дууссан гэдгийг баримтжуулдаг байхгүй юу. Тэгээд бас энэ чинь янз бүрийн заримдаа кастомерээр өөртөө салгацсан тохиолдолд бас гардаг. Одоо чинь иймэрхүү ажлууд дээр тэгээ интернет салчлаа ч юм уу гэж буцаад офс дээр очисон чи асуудал гараад буцаад ирэх тохиолдол гардаг. Тэрнээс сэргийлээд ингэ баримтжуулдаг гэсэн кейс ажиллаа. Тэгээ бид нар чинь бас нөгөө тикет гэдээ яриад байгаа шүү дээ. Ажлууд маань бүгдээрээ тикет гэж байгаа гэдэг. Тикетийнхаа доор зургаар бас баримтжуулдаг гэсэн эдгээр ажлуудаа. За энэ ажлыг бид нар хэдэн цагт хийж дууссан. За эцсийн байдал маань иймэрхүү идэж дууссан гэдэг бас зургаар комментээр оруулцдаг гэсэн. Тэгээ дараа нь ямар нэг асуудал гарах юм бол тэр комментээс харчин тий. За энэ тухайн өдөр тэр инженер очиж ажилласан юм байна. Иймэрхүү байдлаар дууссан юм байна. Баримт болоод үлдчихдэг. Төлөвлөсөн ажлууд нь хэр амжилттай хэрэгжиж байна да?
За эхний ажил маань болчихлоо. Энэ маа нөгөө өнөөдөр төлсөн хамгийн том ажлуудын нэг байсан. Тийм учраас нөгөө өглөө ирнэ гэдэг кастомертай тохирцсон. За кастомер ч гэсэн өдөр нөгөө дотоод ажилтаа гэдэг ажиллааг учраас нэг харилцагч төр хүндэл учруулсангүй. Тэгэхээр одоо офс руу буцаж очиод тэгээ дараагийн ажлуудаа төлсөн ажлуудаа харж байгаа л өдөр угаасаа ICC Tower дээр бас нэг харилцагч төр очиж байгаа. Тэр хүртэл нөгөө remote ticket-үүд байл тэрийг хайж байгаа л яваа гэсэн үг байна. Төлөвлөсөн ажил эхнээсээ сайхан бүтэн гэдэг чинь хамгийн гоё мэдрэмж шүү. За цайны өрөөч яг битүүл байна. Айгуудыг ингээд битүү болчихлоо. Тэгэхээр за жоохон байж байгаа юм нэг цайнд орчихлоо. Тэгээд цайны цагийг энэ цагийг авчлаа. Би та бүхэнд ерөөсөө офсаа танилцуулчихлаа. Мэдээж нэвтрүүлгийн маань хамгийн чухал хэсэг бол офис танилцуулга. Хамтдаа танилццгаая. Манай Монгол сервис маань болохоор Монгол группийн 9 охин компаниудын нэг. Тэгээд энэ Монгол группийн маань үүдний хэсэг бол ингээд байршиж байна. Тэгээд үүдний хэсгээс оронгууд амиг шууд хурлын өрөөнд гараад ирж байгаа. Энд ингээд Peach байгаа, тэнд Smart байгаа. За тэгээд Peach дээр бол анзаарч байгаа бол одоо энэ хурал болж байгаа. За энэ хурал маань яг ямар учиртай вэ гэвэл тун утгагүй Монгол группийн донд волейболын аврах шалгуулах тэмцээн болно. Тэгээд энд одоо нийт баг тамирчид маань бол техникийн зөвлөгөөний хуралд оролцсон байна. За тэгээд цаашаа яваад бусад компаниудаа танилцуулчих. За ингээ үүдний хэсэг маань болохоор хоёр тийш шууд ингээ салаад явчихдаг. Айлч чигүүрлүүгээ орчихно гэсэн үг. За энд манай нөгөө Smart гэдэг бас нэг хурлын өрөө байна. За энд бол үзүүлэнгийн шинээр ирсэн C7165 гэдэг Canon-ы шинэ хувилах төхөөрөмж байна. Би өөрөө ч одоо доторх хийж хийдийг бол мэдэхгүй заагаар байна. За тэгээ ийш явахаар манай IT Store, IT Zone гэдэг байгууллага байгаа. Та бүхэн бас зарим нь мэдэх байхаа ер нь бол за хэрэглэгчнэр бол мэдж байгаа нэг IT Zone гэдэг дэлгүүр байж тээ. Зах зээл дээр бас олон жил үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр байгаа. За ингээд цаашлаа дахиад хоёр хурлын өрөө байгаа. За энэ хоёр хурлын өрөө чинь болохоор за буруу санаагүй бол нэг маань болохоор Agile гэдэг өрөө байгаа. За тэгээ та бүхэн анзаарч байгаа энэ хурлын өрөөд маань ингээд нэг өрөөц нэртэй байгаа тий. За тэнд Peach гэж байсан, Smart гэж байсан. Энэ болохоор одоо Agile гэдэг өрөө байна. За тэгээд өрөөнүүд маань ингээд бид нар онцгой өөр нэрнүүд өгөөд тэгээд тэр нэрнүүдээрээ бид нар ангилдаг гэсэн үг. За тэгээд нэг 9 компани ингээд ширэд суучаар өрөөнүүд бол ерөөсөө маш эрэлттэй байдаг. Өрөөнүүдээ бид нар ингээд голтоо ширлээд захиалга хийхгүй болохоор олтгой байждаг. Тэгэхээр ингээд бид нар өрөөнүүдээ содон нэрнүүд өгөөд тэр содон нэрнүүдэд захиалдаг гэсэн үг. Үнэхээр гоё шийдэл байна шүү. Бас сонирхолтой. За тэгээд энд манай захирлуудын маань өрөө харагч байна. За тэнд бас манай IT Store захирал өрөө байна. За энд болохоор захирал. За орч ирч. Нөгөө дээ. За таны ажил сайн. За энэ болохоор манай захирлын өрөө байгаа. Бос эрдэнэ захирал маань гэсэн яг манай Монгол сервисийг хариуцж ажилладаг гүйцэтгэх захирлын маань өрөө байгаа гэсэн. За энэ болохоор манай Монгол группийн хамгийн сүүлд байгуулагдсан компаниудын нэг болох Монгол Tech гэх компани маань барьж ажиллаж байгаа. За та бүхэн бас гадуур харсан бах те одоо нөгөө зогсоолууд манай бүгд нэг автомат болчиход байгаа шүү те. UB Parking гэдэг буюу Монгол Tech компани маань энд ингэж барьж ажилладаг гэсэн. За Монгол сервис маань бол Microsoft-ийн direct partner. За IT Store буюу IT Zone маань болохоор дээлийн partner гэж төрөл бүрийн бид маш олон вендоруудтай хамтарч ажилладаг гэсэн. За тэгээд хамтарч энэ болохоор маа нийт авч ирсэн шагналууд урамшуулаад маань ингээд байж идэг. Баруун талд болохоор цайны өрөө, зүүн талд болохоор хувилах буюу копери өрөө гэдэг байгаа төрж байгаа. Яг манай Монгол сервис нэг даваалт нь цайны өрөөтэй нэлээд ойрхон. Тэгэхээр хамгийн түрүүнд цайны өрөөр орчдөг. За Монгол группийн маань нэг соёл нь юу бол хинч ширээн дээрээ ингээд хувилах төхөөрөмжтэй байдгүй. Яагаад гэвэл бид нар бол өөрсдөө давхар Canon-ы буюу аль биесны партнер гэж явдаг. Тэгэхээр бид нар өөрсдөө Canon-ийнхоо бүх хэвлэг төхөөрөмжийг өөрсдөө ашигладаг. Дэлгэц маань миний кодыг таниал зөвхөн миний команд гэсэн юм л хэвлэнэ гэсэн. Тэгэхээр нөгөө нэг мэдээлэл алдах ч юм уу те хэнийг нэг нууцтай файл руу харах гэсэн асуудлуудаас ингээд сэргийлждэг гэсэн. За энэ болохоор маа нөгөө Grand Pro гэж ярьдаг. Түрүүн вебинар орсон өрөө байгаа. Тэгээд та бүхэнд аваа танилцуулчих. За ингээ хоёр талтай хаалгатай. Ерөөсөл манай хамгийн том хурлын өрөөд нэг. Энэ дээр тэгээ бид нэр бүх л уулзалт зөвлөгөөнүүдээ томоохон шийдвэрүүдээ бол энэ уулзаад гаргацдаг гэсэн. За тэгээ дараагийн өрөө маань болохоор энд
спринт болон point-ийг харагч. Энэ хоёр өөрөө манай голоороо шеэрлэлц өөрөө байдаг. Тэгэхээр бас маш амар болчтой. Та бүхэнд ороо харуулчих. Хүмүүс уулзалтай ах шиг байна. Тэгэхээр тийм энэ өөрөө төр зураалгасаад дараагийн эсрэг рүү явчих. За энэ болохоор маа Nexus өөрөө байгаа. За тэгээд манай хамгийн сүүлд ашиглалтанд орсон өрөөнүүд энийг. Тэгээд би сая нөгөө офсооны бүтэн тойрогт бол сая анх удаа л ингээл 3 жил ажиллахдаа мэдлээ л дээ. Тэгээд нийтдээ бараг 10-аад юм уулзалт өрөө байд юм байна. Ер нь л өмнөх анзаарч байгаагүй. За сайн байцгаана уу? Лүний минь ажил сайн байна. Манай Жак гэж байхгүй юм тий. Бэс байгаа ер нь. Байгаа тий. Окей. За. Юуны хурлын нөгөө нэг төсвийн орлол гарцсан. Нөгөө суцын. Окей. За. Би бас давхар нөгөө суц гэдэг спорт урлагийн зөвлөлт байдаг. Тэр маань болохоор яг яадаг вэ гэхээр дандаа залуучууд байдаг учраас тэр чиглэлээр сэтгэлгээ маань залуу байдаг. Нийтдээ группийн хэмжээ 400 гаруй ажилтнтай болохоор тэр 400 ажилтнуудаа тэр activity буюу арга хэмжээнүүдийг бол тасралтгүй зохиож идэг. Сагсан бөмбөг, хөл бөмбөг тий. За үндсэн спортуудаас гадна дартс, ширээний теннис, бильярд, за тэгээд мэдээж IT-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани e-спортыг бол орхиж болохгүй. Тэгээд тэдэндээ би оролцоод нэгсний зохион байгуулалтын багтан байдаг гэсэн. Тийм учраас HR болон бусад компаниудтай бас нэлээд сайн харилцаа холбоотой таньж ажилладаг гэсэн. За энэ дээр болохоор манай Монгол группийн маркетингийн алба гэж хэлж болно. Манай 9 охин компани бүхэл маркетингийн хэсэг маань хариуцж хийдэг гэсэн. За тэгээд цаашлаад энд болохоор манай Digital Power гэх компани байж байгаа. Digital Work. За тэгээд энэ тал дээр NS буюу Novel Soft гэдэг энэ 3 компани маань болохоор яг энэ хэсгээр ингээд байрлаад шеэрлэж суучдаг. Дэлгөөнөө компанийнхаа соёлын талаар танилцуулаач. Та бүхэн анзаарсан бол сая Novsor явахаар энэ тийм ингээд нөгөө электрон тамхиг татахыг хориглоно гэсэн тэмдэгнүүд байгаа. За мөн анзаарсан бол манай бид нар бол ингээд углааштай явдаг офс дээрээ. За ямар учиртай гэхээр офс дээр ингээд 150 гаруй хүн бол ингээд шеэрэд байдлаар сууж байршдаг. За тэгээ нэгнийхээ эрүүл мэнд харшил ч юм уу тий бусад зүйлсийг бодоод офс дээр бол электрон тамхи болон гадны гутлаа явахыг бол хориглодог. Орж ирээд бид нар өөрсдөө хуцсан өрөөндөө улав ч юм уу за эсвэл тий углаашаа сольж өмсөд тэгээд суудлал руу очдөг гэсэн үг. Монгол сервис компани ISO чанарын стандартын талаар бидэнд танилцуулаач. За ISO гэдэг стандарт байгаа. За энэ маань болохоор зөвхөн Монголд гэлтгүү дэлхийн хэмжээр баримтлагдаг зарчмууд байдаг. За бүхэл салбарт энэ маань байгаа. Хоол, хүнс, үйлдвэрлэл, за тэгээд IT гэдэг мэдээлэл технологи бүхэл салбарт энэ ISO маань бол мөрдөгдөж явдаг. Олон улсын стандарт байгаа. За энэ стандартуудын дагуу л ерөөсөө салбар болгоо өөрөөсөө үйл ажиллагаа явуулдаг гэсэн. За хос сертификат буюу ISO-г авахд бол маш хүндрэлтэй хэцүү зүйлсүүд байсан. За бүр манад бас энд зориулж бол тусгай ажлын алба хүртэл гарч ирсэн. За мэдээж ажлын алба гарч ижлийн сертификатуудыг байгаа. Тэрнээс ажлынхаа хажуугаар бол тий зүгээр ингэ байж байгаад аавна гэдэг бол боломжгүй зүйл. За тэгээд тийм учраас энэ онд ингээд бид нар бидний нэвтрүүлсэн хамгийн том зүйл маань бол хос сертификатыг авсан. За энд бол миний зүгээс бол маш их баярлж байгаа. За компани маань энэ жил үзүүлсэн хамгийн том амжилтуудын маань нэг гэж дөнгөж хэлж болно. За би тэгээд та бүхэнд офсоо танилцуулаад дуусчлаа. Тэгэхээр одоо би өөрийнхөө үндсэн ажил руугаа орох гэж байна. Тэгээд дараагийн ажлуудаа чеклцгээе. Одоо бөөнөрөөр цайнд ордог байшээ. Ингийн үе гэх юм уу ганц нэвтрүүлэгт орохоор хүмүүс байхгүй тэгээд стомохомс. Гэхдээ бүгд явж цуурч ирсэн. Гүрээ одоо бүгдээ наалч надаас өмнө их дорн орно гэж яриач уус. Би тэр чатн дээр хоолтой ирхэн байна гэж байхгүй гадуураа дормоо. Группийн хэмжээнд офисоо танилцуулах нь амаргүй ч гэсэн энд ажиллаж байгаа чадварлаг залуусын ирч хүч бүтээмжийг харахад Монгол группийн нийт залуусаараа үнэхээр их бахархаж байна. Мэдээлэл технологийн урьдчилан үйлчилгээг үзүүлэгч Монгол сервис компани. Төлгөөнөө эзэмшсэн мэрэгчлэлтэй чи хэр хайртай вэ? За мэрэгчлээ бол би маш их хайртай. Би компьютертой ер нь бол багаасаа танилцсан. Одоо нэг юу гэдэг чинь буруу санаагүй бол нэг хорвоотой танилцсаны түүх гэдэг нэг номнууд байдаг шүү дээ. Хүүхдийн номнууд. Яг тэрнтэй адилхан л би багтаа за яг ховдоо бол нэгдүгээр ангидаа би яг компьютертай болж байсан. Яг ховдоо. Тэгээд яг тэр үед яг нэг жоохон харамсчихсан зүйл нь юу гэхээр би компьютертай болчоод өөрөө тэрийг нөгөө угсарч чадахгүй, залгаж чадахгүй. Тэгээд би бүтэн нэг өдөр үнжижсэн байхгүй. Тэгээ нөгөө гэрийнхаа доор байдаг одоо хуучнаар бол PC тоглоомын төв гэж ярьдаг шүү дээ. Одоо бол нөгөө цахим спортын төв гэдэг арай боловсноор ярьдаг болсон байна. Тэр цахим спортын төвийнхаа PC тоглоомын нэг ахыг гууж орж ирж байгаа. Би компьютер угсруулсан байхгүй. Тэгээд тухайн үед бас нэг хөөхөн нэг өөрөө нэг жоохон шар өдлөөд тий би ингээ өөрөө юмтай болчиход яагаад угсарч чадахгүй юм бэ? Яагаад ажиллаж чадахгүй юм бэ гэж
яг тийм компьютерийн ч юм уу одоо технологийн сэтэлмааны анх тухай төрж исэн гэсэн. За над руу нэг дуудлага ирж байна. Уучлаарай төр зурцаа байдаг. За сайн нөгөө манай кастомероос нь холбогдож байна. Ирэх болж гин уу гэдээ надаас тодруулж байна л да. За тэгээд хэдүүлээ цагаа барихын тулд одоо хэдүүлээ офсаас гараад явъя. Манай жолооч маань гэсэн гадаа наваа хүлээж ийн гэж байна. За тэгээд явж явцдаа би та бүхэнд өөрт тохиолдсон хөгжилтэй явдал юм аа тий. За эсвэл ажил мэргэжилтэй холбоотой сонирхолтой факт баримтуудыг та бүхэнд бас яриад явах нь. Тэгэхээр та бүхэнд илүү сонирхолтой байна гэж найдаж байна. Бас манай компани даваатлан гэвэл маш сайн туршилтын орчинтай. Туршилтын орчин бол ерөөсөө бараг инженерүүдэд бараг диваачл гэдэг. Тийм туршилтын орчин дээр инженерүүд бол маш сайн юмуд хийж явах хэрэгтэй байдаг. Нөгөө шинэ залуу инженерүүдийн маань алддаг зүйл болохоор нөгөө туршилтын орчин олддгоо. Тэрнээсээ болоод шууд харилцагчдэр нөгөө туршимнуудаа турших ч юм уу тий эсвэл хийх тэрнээсээ болоод харилцагчд бол өөрсдийнх нь байгууллагын асуудал гарах ч юм уу. Тиймэрхүү зүйлсүүд тохиолддог. Тэгэхээр Монгол сервис бол маш сайн туршилтын орчноор хангаж өгдөг. Тэгэл нөгөө туршилтын орчин дээр бид нар хийсэн юмнуудаа харилцагчдэр хийж үзэх бол асуудал. 20 минутын өмнө надад яриа. За тэгээ. За тэгээ. Аха. Тэгээ. Аха. За тэгээ би ийшээ тийшээ гарч болно ах. Тэгээ болно. За. За. Яа сайн уу. Хай. Чүүлээ 3 компьютер авс тий. 3 төхөөрөмж байна. Төхөөрөмжүүд нь бүгд бэлэн биз дээ тий. Бэлэн билээ. Нэгийг нь би сая яг гаргаад авчлаа. За төлгөөнөө одоо хийж байгаа ажлаа бидэнд танилцуулаач. За одоо бол би нөгөө хэрэглэгчийн хүсэлтийн дагуу компьютерийг хэрэглээнд бэлтгэж байна. За хэрэглээнд бэлтгэх гэж бүр нь бол ярьдаг. Нөгөө энгийн за IT-ийн салбарын хүмүүс биш бол нөгөө компьютер форматлын энэ төр гэж юм уу тэгэж яриад байдаг. Гэхдээ яг IT-ийн салбарт бол хэрэглээнд бэлтгэх гэж ярьдаг. End user буюу эцсийн хэрэглэгчийг яг төхөөрөмжөөр ашиглаад бүх юмаа яг бэлэн байх нь ер нь бэлтгэж гэсэн. За тэгээд байгууллага болон өөрсдийн гэсэн дотоод дүрм журамтай стандартуудтай байдаг. За тэдгээрийг бол бид нар өөрсдийнхөө Jira гэх ticketing систем дээр бүртгээд авсан байдаг. Тэгээд тэр зааврынхаа дагуу ерөөсөө тухайн байгууллагын компьютерийг бэлддэг гэсэн. Тухайн байгууллага өөрсдийн гэсэн онцлог нэртэй хэрэглээний програмууд суулгах нь за өөр ямар драйверууд суулгах вэ гэх тийм байгууллага болгон өөрсдийн гэсэн стандарттай тэр стандартуудын дагуу бид нар хэрэглэгчийн төхөөрөмжүүдийг бэлдэж өгнө. Малайн болцсон шүү дээ. За, окей. Заалтч. Чин энэний мас шүү дээ. За, за. Начин дуусч байгаа одоо. Гоё. За би тэгвэл нэг дараагийн оч төрүүл явлаа шүү дээ. За, одоо нэг шийдлийн тикет үүсчихсэн байгаа. Тэрийг офс дээр очиод шийдэл гаргах. Төлгөөнөө өнөөдрийнхэн төлөвлөсөн ажил нь яг хэдэн хувьтай гүйцэтгэлтэй явагдаж байна? За өнөөдрийн ажлууд за 80% гэж хэлж болно. Одоо хамгийн сүүлийн ажил маань л үлчилээ. Хамгийн сүүлийн ажил маань болохоор офс дээр ирээд шийдлийн таск байгаа. За шийдлийн таск бол миний ажлын яг хамгийн дуртай хэсэг гэж хэлж болно. За энэ маань болохоор харилцагчийн хүсэж байгаа одоо хэсэл дээр би бол шийдэл гаргаж өгнө л гэсэн үг. Энгийн хэрэглэхэд бол харилцагч бол юу ч хүсэж болно. Өөрсдийнхөө хүсэл сонирхолтой тааруулаад тэн дээр миний зүгээс бол хамгийн оновчтой, үнэн зөв шийдэл гаргаж өгдөг гэсэн. За тэгээ одоо шийдлийн таск руу өнөөдөр би ороод шийдлийн таск маань дуусчихвол өнөөдрийн ажил маань 100% гэж үзэж байна. Манай хурлын өрөөнүүд бол геймер сандлаар тоноглогдсон. Тэгээ би бас нөгөө офсоо танилцуулчихдаа хэлж өстэй. Манай дээр IT store гэдэг цахилгаан барааны дэлгүүр байгаа. Эдгээр маань бол төрөл бүрийн гейминг хоног төхөөрөмж хэрэгслүүдийг оруулж ирдэг. Энэ сандлууд маань ч гэсэн яг IT store болон HyperWorld гэх дэлгүүрүүдээр зарагдж идэг. Энэ сандлуудаа бид нар ингээ офс дээр тогтжуулсан. Энэ өрөөг би бол ингээ зөрөөд захиалаад ирэн суучдаг. Ганцаараа байсан ч хамаа авахгүй, өөр хурал хийсэн ч хамаа авахгүй. Энэ өрөө сулал байвал энэ өрөөг ерөн авчдаг гэсэн. Нээрэл тухтай сандал дээр сууж ажиллаа хийж гоё шүү.
хэлэх нь яг зөв. Ер нь бол яг юм тухтай сандал дээр суул юм хөдөлгөөний бүтээмж хүртэл байгаа дээшилдэг. За ядаж нуруунаасаа дэмждэг тий. За тэгээ хөл болон хар хүнцөг, за тэгээ сандалны өндөр нам гэж бүх юмнууд маань ингээд яг цаанаасаа юм маань яг стандартын дагуу ирсэн байдаг учраас маш агмар байдаг. Төлгөөнөө чиний ажлын хэсэгтээ үзэгчд маань танилцлаа. Чамд ямар санагдаж байна да? За тэгээд өдөр бол ингээд та бүхэн миний ажлын нэг өдөртөө танилцлаа тий. За би энүүгээрээ бол за нэг үзэгчд магадгүй нэг хувийн ч болтгоо нэг ойлголт өгсөн гэж итгэж байгаа. Яагаад гэхээр нөгөө олон нийтэд байдаг түгээмэл ойлголтуудын талаар би өнөөдөр баг зэрэг та бүхэнд тайлбарлаж өгсөн. IT-ийн салбар маань ингээд маш олон яг л модны мөчр шүү ингээд задарчихсан, салаалчихсан. Тэр хэрэг ч гэсэн бид нараас ингээд ховсож өөрчлөгдөж байгаа шүү гэдгийг бол би хэрэглэж үзэгчтэй багхан ч гэсэн ойлголт өгсөн байгаа гэж найдаж байна. Үзэгчдэд баг зэргийн зөвлөгөө эсвэл мэдээлэл өгөөч. За тэгээд та бүхэндээ нэг жижигхэн типийг харуулчих. Тип буюу нэг заавар зөвлөгөө тий. За энэ болохоор зүгээр ингээд интернет дээр зүгээр мем хүртэл байж идэг тий. IT-гаас тусламж хүсэхээр компьютер унтраагаа тасаа гэл. Тэгээ өөр юм хийхгүй яваад өчтөг гэх тиймэрхүү асуудлууд гардаг. За тэгээ унтрааж асаахаар яг юу болдог вэ гэдэг талаар л би та бүхэнд ерөөсөө жижигхэн нэг тайлбар өгчээ. За компьютер ямар ч техник технологи байсан одоо бол яг төгс биш. Ямар нэгэн асуудлууд бол гардаг. Хардвер буюу эдэнг дээр, софтвер буюу үйлдвэрлэлийн систем дээр ч юм уу тий. За ямар нэгэн асуудлууд бол гарах магадлал байдаг. За тэгээд унтрааж асааснаар ерөөсөө тухайн асуудлыг шийдэж гэсэн. Та бүхэн одоо энэ дэлгэснээр харж байгаа бол тий. За ми дэлгэсэн дээр энэ up time гэж хэсэг байгаа. За энэ хэсэг дээр 2 өдөр 8 цаг тэгээд 3 минут 43 секунд гэдэг хугацаа явж байна. За энэ маань яг юу бэлтгэлж байгаа гэхээр миний компьютерээс 2 өдөр унтраагүй байна л гэсэн үг. 2 өдөр унтраагүй болохоор миний компьютер гацаж болдог. За халж болдог. За энгийн хэрэглээний програмууд дээр хүртэл асуудал гардаг. Ажиллаж байхад гацах ч юм уу те алдаа заагаад гарах гэдэг асуудлууд гардаг. За зарим нэг харилцагчдаас бол бас тэр тигтүүд орж ирдэг. Компьютер гацаад байна. Эсвэл те файл нэгдэхгүй байна гэдэг. Тэгээд тухайн тикет дээр ремотер холбогдоод за эсвэл инженер маань яваад очдог те. Очиход яг үндэ бол тухайн харилцагчийн компьютер унтраагүй 7 онц ч юм уу 30 тоосон тохиолдол ч байдаг. За миний хамгийн дээдл нь харсан тохиолдол 45 хоног тухайн компьютер огт унтраагүй байсан тохиолдолч байсан. За тэгээд хүнээр бол зүгээр л тухайн компьютер маань унтаац ирж байна л гэсэн үг шүү дээ тий. Тэгээд хүн унтаац ирэхээр нөгөө тархин амарчдаг. Тэрнтэй яг адилхан компьютер маань унтарч хасахтаа өөрийнхөө одоо циклийг нэг reset хийгээд ерөөсөө л ажиллагаа маань буцаа хэвэн болчтой гэсэн. За харилцагч нар өстой хүссэн зүйлээ хүсдэг гэсэн. Өстой гэсэн шийдээр тий. Маах тиймтэй болмоор иймтэй болмоор байна. Энийг тэгээд үг гэж өстой хүссэн зүйлсээ бидэрлээ бол хэлгээд. Тэрэн дээр нь бол яг миний шийдэл гаргадаг гэсэн. За тэгээд шийдлээ гаргахдаа бол би харилцагчид хамгийн үнэн зөв, хамгийн оновчтой, хамгийн бодит шийдэл гаргаж өгдөг. Энүүгээрээ бол миний ажил яг хамгийн гоё хэсэг нь гэж хэлж байна. Шийдэл гаргахад яг юу шаарддаг вэ гэхээр ерөөсөө маш их бодох юмуд гарч ирдэг. Дандаа хоёр талтай. Яг л нөгөө давхар эрт ухдаг гэдэг шиг те. Харилцагчдэр за энийг хийгээд өгчвөл эрсдэл нь юу байх вэ? Магадгүй те би нэг амар гоё шийдэл бодож болно ш те. За ингээд шийдчихвэл харилцагчийн энэ асуудлыг шийдэх чинь манаа гэх. Гэхдээ нөгөө талаар харилцагчдэр өөр асуудал гараад ирж байгаа. IT-ийн энэ ажлууд маань дандаа л яг хоёр талтай байдаг. Нэг асуудлыг шийдсэн ч гэсэн нөгөө тал дахиад асуудал гарах эрсдэлтэй байдаг. За тэгээд одоо өнөөдөр орж ирсэн нэг шийдэл байгаа. За тэгээд манайхаас Microsoft-ийн үйлчлэгээ авдаг нэг байгууллага маань бид нар Microsoft-ийн өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайжруулмаар байна. Маш хүсэлт гаргацсан маа гэсэн. За тэгээд энэ дээр одоо би яг юу боловсруулах вэ гэхээр тухайн байгууллагын нэгт үйл ажиллагааны чиглэл, хүний нөөц, бодлого за тий мөн илж байгаа шаардлагуудын тулгуурлал хамгийн боломжтой дээд тохироонуудыг хийж өгнө гэсэн үг. Энэ тохироонуудыг хийснээр тухайн байгууллагын аюулгүй байдал болон скорууд насч юм гэсэн. Ерөөсөө л ийм шийдэл боловсруулна. За тэгээд туршлагын наадмын дээр бол буюу энэ туршилтын орчин дээр би бол хүснээр туршиж үзэж болно. Тэгээд туршиж үзсэн зүйлсэл би ерөөсөө харилцагч дээр дахиж нэг удаа туршдаг. Доор хаяж инженеруудын ажил дээр нэг гардаг асуудал бол нэг л удаа туршаад үзчихэд байдаг. За доор хаяж 2 удаа туршдаг. Туршилтын орчинд хийх нэг өөр. За тэгээд харилцагчийн орчинд бас нэг хийх өөр. Тэгэхээр эхлээд туршилтын орчинд нэг удаа хийчээд дараа нь харилцагчийн орчин дээр дахиад нэг удаа туршиж үздэг гэсэн. Доор хаяж ер нь 2 удаа туршаад үзчихвэл маш амар байдаг. Мэргэжил бүхэн сайхан гэвч тэрхүү мэргэжилдээ эзэн нь байж тууштай зүтгэн гэдэг хамгийн том давуу тал шүү.
За өнөөдөр миний ингээд ажлын цаг өндөрлсөн байна. За тэгээд ажлын цаг дууссан ч гэсэн бид нар офс дээр ингээд чөлөө цагуудаа өнгөрөх боломжтой байдаг. За тэгээд Монгол групп маань ингээд 400 гаруй ажилтнтай болохоор маш олон юм сонирхлын клубуд байдаг. Сонирхлын клубуд маань болохоор ингээд сар болго өөрсдийн активитиудыг өөрсдийнхөө төлөөлөлт хийждэг. Тэгээд өнөөдөр болохоор Movie буюу киноны клуб маань болохоор Movie Night-ийг зохион байгуулж байна. За тэгээд кино маань аль хэдийн эхэлсэн байх шиг би хоцорсон ч гэсэн хэдүүлээ нэг чимээгүй шууд оруулсан бичээ. За энэ хүү миний ажлын нэг өдөр өндөрлөж байна. Өнөөдөр та бүхэн надтай хамт байгаад IT-ийн инженер гэж яг ямар хүн байдаг вэ? Ямар талбар дээр ажилладаг вэ гэдэг талаар багч гэсэн мэдээллийг авч чадсан гэж найдаж байна. Миний бие болон Монгол Сервис компани хамт олон маань мэдээлэл технологийн салбарт дэлхийн компани болохоор тасралтгүй ажилласаар байгааг та бүхэн дуулахад таатай байна. За тэгээд та бүхэнд сайн сайхнаа хүсье. Баяртай. Өнөө цагийн хөгжил дэвшлийн зүрхэнд технологи хурдтай урагшилж дэлхийн ертөнцийг өдөр бүр шинээр бүтээж байна. Энэ их хөдөлгөөнд дунд IT салбар хурдтай өргөжин ирээдүйн боломжийг нээж буй хүчрхэг талбар болсон. Тэгвэл бид бүхэн энэ салбарт хүчин зүтгэж буй залуу хүн чадварлаг IT инженерийн ажлын нэг өдөртөө хамтдаа танилцлаа. Дүлгөө инженерийн хэлснээр хэрэв таны компьютер гацаад байвал унтраагаад, асаагаад, рестарт хийгээрэй гэсэн бяцхан зөвлөмжийг хүргэн энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Надтай хамт ажиллах нэвтрүүлгийн дараагийн дугаараараа иргэн уулзтлаа. Түр баяртай. Онцгой бүтээлийг орёгоос